нь 200 гаруй ижин зовсон Монгол улс тусгаар тогтнож Монголын эзэн хаан завсаг төр тогтлоо. Ховд хязгаарын бүхий л хэргийг халахын жисааны эрх баригч бидэнд буцалтгүй тушааж өмнөх хөр дансыг хүчингүй болгон Монгол нутгийг орхиж эрхэн амбан сайд та бүхэн өөрийн эрх нутгтаа эсмэн дуцал дээр болов хэмээн түргэлж шаардцгүй хэмээх учраас харьяат хол тотно баруун хязгаартайгаа эзэдтэн захирах болсныг эрхмүүд мэддэг. Ховд хотоо балон хязгаартайгаа хийэзэддэ захилагдах болсныг эрхмүүд мэддэг. Монголын 想造反 Монголчууд гал зурч байна. 我们是从北京奉命 Бид Бээжингээс зарилгаар ирсэн болохоор зарилгаар 要 болсон. 奉命而归。Максер Жабо 太幼稚， Максарж болчихрвэ. 蒙古人想管我们，那是 Монголчууд биднийг захирч чадахгүй. 大人的话高明。 Амбан сай таны хэлдэг түмэн зөв. Монголчуудыг төр саатуулж 想着从 Бээжингээс ирэх их цэргийг хүлээх хэрэгтэй. Тагнуулын мэдээгээр бол Тэмэн жингээр халахвчсан хятадын 500 цэрэг орж ирж байгаа нь.
Жанчимен бидний шиг аваарай.非把马克思尔扎布的牛津压住不可。Максэр жүгийн омгийн дарах цаг болоод байна. 听说巴尔户的甘丁 Энд баргын дамдын сүрэн явааг. 他是不好惹的. Тэр тун шатсрон. Бээжингээс ирж яваа. Манай их цэргийн цувааг шивэртийн гол тосож устгасан байна. Тэд манай хэрмийг давж чадахгүй. Бид хүзээч гисэн ирлээд монголчуудын хүзүүн дундуур буулгах цаг нэгэнт болж. Таны хэлдэг төмөн зөв. 8 хотод байгаа манай иргэд бидэнд их дэмжлэг болно. Ноён амбан сайдын хэлдэг төмөн зөв. Иргэдээс цэрэгэл сүлж хүчээ зузаатах. Манай зэвсэг хүрэлцээтэй байна. Дорн дахны ханзанд өсөж торинсон иргэдийг бид дотроос нь вижигдэж чадвал ноён амбан сайдд яаралтай айлтгал байна. Хэрмээс гарч агт устгаар явсан цэргүүдийг цугыг барьж бүх актын маань монгол цэргүүд хөөгөөд явчихж. Шама юу гинэ? Ах дүү нараа хятадын харгас төрөнгөчүүдийн өдөөс Монгол улсаа хамгаалахаар та нар Монгол хүн эх орны хаатгаа зариг нэмэх ясгүй. Та бүхэн даяар олно хамгаалан ман дуудаж дайснаа дарж чадхаа мэдтүгэ.
Хожив тэргүүтээ Монголын их зэрэг сангийн хотыг эзлэж та бүхэн чөлөөлөгдлөө. Тэргүүтээ Жанжин намайг хэрэгтэй аваад үхтлэн тэмцээ. Дайзуу. Энэ хүмүүсүүдийг одоо ушуу сулал. За, Бүгдийг сулал. Амбан Сатавид хоёр дахь уулзах тавилантай байж. Panay jasa yamar kargolha urin dansa ini bain. Энэ өрийн эзтэй биеэр уулзаж учир явдал чадал чансаа өв хөрөнгийн мэдээд танд хариу барья. Харьяат ховдод баруун хязгаартайгаа өөрийн эзтэй захирагдах болсныг та нарт мэдэгдэе. Өрийн дан савай. Urin dansa Beijing байга. тийм би. Бошвачир. Энэ дансыг шата. Түмнас очирдар бог тагааны зарлаг. Монгол улсын тулгуур төрд хичээн зүтгэж ховд хотыг цэргийн гүчин яар байлдан чөлөөлөж дөрвөд ураанхай загчин торгууд хөлдийн зэрэг олон аймаг хушуудыг атлан тохниулсны учирдар Унин хугавьяк сайшат шавсад гуммахсаржвт уюудран залганжил хатам багатарцал эдин хэргэм гундандан сүрэндар уюудран залганжил мандай багатарцал эдин хэргэм тогсын гурван нүдэт атг хүрэн жаваг алгин ясар шагнан дээдийн хишиг хайрлаж олгосныг та бүхэн санардуулъя. Олон ноёд дөшмөд лам ховрог хотогт хойлгаад цэрэг ардуудаа. Та бүхэн зарлагыг даган хичээнгүйлэн яслах тоо.
зарыг тохинуулах ховдын яамны сайд Вантанд энэ тамгыг өргөн барья. Жанжин тунд айлтгал байна. Орос худалдааны Элеский танд бараалхыг гэж байна. Хаа байна? Харуул. Гүн Элексей чинь монголоор тунсаа ярьдаг юм гээл юу? Тийм гэлээ. Эрхэм жанжин сайд таны амар амгалан айлтгаж цол хүртсэн явдалда баяр хүргэе. Гэлээ. Таны амар амгалан айлтгая. Дэшэ морил. Гэлэла. Танай нутагтад дайн дуусч амар жимэр болсон явдалда би их баяртай байна. Дайн тулааны хөлд бидний орос худалдаачид азар ямар ч хохирол үдсэнгүй. Дайны хөлд зарим нь үргэж. Зарим нь явшдаг нь жам юм хонд. Эрхэм жанжин таны тухай би хэзээний сонсч гэгэн дүрий таннуудаар үзэж биеэр бараалхан тантай танилцах хүсэл надад их байлаа. Таныг шудраг үнэнч ном юмөр хөөсөн хөнгөд болсон. Тийм хүний заман цагаан сэтгэл нарийн мэдээ. Би эрдэм данчных базаасангүй. Харин би эрдэмт сайн хүний их ачаараа ертөнцийг зөв нүдээр харахыг эрхэмд бодож явдаг. Та монгол хэлийг сайн сурч. Би таны патарыг авчирлаа. Богжавзан дамбай хөргийг нэг удаа үзье. Дараагийнх нь минийх болох нэ дэвого. Алло. Өнөөдөртөө таншиг авьяатан Монголд алга. Эрхэм жанжин сайд Хатанбаатар та намайг болгож хүлээж авсан явдалда би их баярлалаа. Би жирийн тариачны хүү худалдаачиндағы жалим сурсан да. Та хоёр төстэй болсон юм. Би ч ядуу хүний хөвгт. Таны алдрын чинь чухам зөвөр нь хинсэн билээ. Манайхан Элескей гэх юм орос хүн чинь урт нэртэй байдаг үстэй. Үннээрээ бол Алексей Васильевич Бурдуков. Бурдуков. Харин Элескей гэдэг нэрэндээ би бүр дасчих. Энэ чинь надад боллоо. Харин жанжин та намайг Манлай Баатар дамдын сурангуйтай уулзуулж өгөхгүй юу? Болгүй яах вэ? Богоо. Дамдын сурангуйгаа өрж өгнө. За. Гэсэр сумын бурхан тахлыг нурааж байна гэж дуулаад би их харамсаж байна. Харцардын гараар бүтсэн оронгой зүйл болохоор дурсгал болгож хатгал бол зүгээр байна. Таны хэлдэг зарим талдаа зөв. Гэвч шинэ газрыг харийн хүн дахин эзлээд манига зовоохгүй болтлоо эвдмээр юм ч бас байх юм. Таныг жилээсэндээ өршөөлөй гуй. Би өөрөө явж дамдын сурангуйг тосч уулзъя да. Харцардын гараар бүтсэн гинэ.
багш би ямар гоо. Сайн гинлээ. Тэр жил боогоог алгашгсан хүмүүс ганоёныхан гэлч. Юу? Ганоён тийм юм хиймээргүй л хүрээ. Багш нэрийг муудах гэсэн дээр тиймэрээ болооз. Ер нь ноёд дээдсүүд цаагаараа холбоотой байдаг баха. Цэг мэдээ. Дээд зөвхөн адилгүй шүү дээ. Гэхдээ язгууртнуудын бодол санаа нэг л байдаг юм. Гэхдээ ер нь би багшихаар очиж золгоё байц. Ирлээ багш. Найшаасоо. Багш минь. Хар зэрэгтэй байлт хэрэг гарах нь болтой. Намайг дуудаж. Улс гэрэн сэргээж мандуулахыг та нар хийхгүй өөр хэн хийх вэ? Хүчтэй нь хүчгүйгээ залгидаг юм байна. Хүчгүй байхыг өөрснөө хийж байна. Хэн тэрвэ? Зарим нь гятдад эргэж ноёлуулах сан гэд байгаа юм а да. Модхон шуудатай харвууданд гатаг арваа хийсэнтэй адил хэдэн Монгол умбаж уусаж алга болно. Эмис ахад дотор газрынхантай нөхцөж хамрам нь ялагдахгүй цүм гятад болно. Гэхдээ энэ сайхан нутагт монгол хэл монгол хүнгүй болно. Багш минь. Агдын засаг улс орноо удирдах тэнхэг болжээ. Ийм үед чам шиг залуун сайн үйлсээс хосож шившиг болохгүй л зүг байсан. Ухаантай нухраад байвал ухаангүй над шиг мөнхөх нь юу болох вэ багш? Гадны хүн ирэхлээр нохоогоо барьж уйж байгаад гэртээ оруулдаг шиг чамайг нэг л өдөр тэнжилээ тэрэгнээ соёул яа. Бааталтай хөднөөх. Чи одоо том хүн боллоо. Би чамтай номын өргөнд уулздгийн учир энэ. Монголын хүүгүүд барагдах штэ багш минь. Хэдэн тийшээ санаа сэдсэн улсын дунд дэмий өргөдөхээр дан тулааны талбарт өргөдвөл цаандаж эцэг өвгдийн нэрд цэвэр юм да. Дарвч дардбайна. Боловч бултайн гэдэг шиг эрдэн номтой улс нэмэгдэж холойрын юм үзэж мэдвэл учирлагч болно да. Холын аяндан үлзийтэй саявараа. Тэлалаа багшаа. Ялаа л гэсэн үг.
Явъя. Хятад цэргүүд архан уулын баруун суур орж ирлээ. Хэдий хэрэг? Шоргоолт шиг ол юм байна жанжаа. Дамжсрангуй цэргүүд амраа. Амраад! Жанжины дуудсан ёсоор ирлээ. Сүхэ. Суман аваад ялгын голд очиж байрээс л. Мэдлээ. Господин Максержан, Ну и разрешите Максержан. обратиться? За, Я должен оставаться. Би хамт явъя. та энд үлдсэн дээр биз? Сэрэг хүнийг Я 1000 всю жил жизнь хийж нэг отслужил өдөр церковь хэрэгэлдэг Богу. гэдэг. Я готов помочь Би вам. та бүхэнд туслахаар ирсэн. Тэгвэл өөрөө мэдтээ. Мэдлээ. Хар цэргийн энэ талаас дамд өсрөн. Жалгын ихнээс далхаагийн ороо. Бэлнэ үү? Бэлээ. Болгоомжтой байна шүү. За. Жалган оромтлоор дайснууд ороод ирлээ. Гарч хорог аваад яв. Мэдлээ.
Октябрийн хувьсгалаар хөөгдсөн цагаантнууд Монгол нутагт төмөрөн орж, Монголын ард түмэн гамин Багтаад! битүүгээр эр хүн ч ойлгүй юм шүү дээ. Талхаа тагтаа айлолоод энэ хүүг хар жасрамжлахыг эрхэмлэн зах. Чаа. Алив. Таг мэдийг бушуугандод. За. Кто такие? Таймб. Я ведь фуриарад боцож яваа юм ч байна. Они караванщики из Багден-Хуре. Девада. Усхаван. Усархан джентльмен. Энүүхэн толгойн цаана гол байгаа. Говорит, недалеко, за этим холмом. Поехали. Тоогийн очих юм шүү. Энэ чи юун орсод хаанаас гараад ирв? Хил давж ирсэн цагаантнууд л болов. Цагаантнууд гэдэг чи юу вэ? За чи сайн тоолоод ав. гаруй юм уу да? Хаа хөрөх юм бол? Хаа хөрхийн Бадарчингой хөлнүүд хоёр л мэдэж дээ. Өнөөгөөс хамгаалалтын хүрээг талсан зэргүүд мөн үү? Мөн жинжээ. Олон зэргүүд байна. Зэвсэг сайтай юм. Тэд хаа байрлал. Үзүүр болгын хинжинжээ. Оставь его. Он, наверное, сумасшедший. Очтойбол за.
Глупо вышло. Ичгэх тэр Нас, кадровых офицеров... шинхэн цэргийн дарга нар ихэд хэдхэн монголчуудад олзлогчход байх ч гэж дээ. Не сердитесь на меня, Ноён господин. офицер. Та над битгий уурлаж Ваше үзээрэй. представление о Монголии... Монголын армийн тухай таны бодлол ичгэх тэр байна. Энэ чинь л жинхэнэ арми. Настоящая армия. Все шутите? Монголыг аль хэдийн эзлэх ёстой байсан юм. Наш царь допустил... Манай ошибку, хаан гэж чтобы было өвдгөө давно амтнаас покорить болоод л. Монголию. Да нет. Здесь он как раз... Харин манай хаан та битээрээс арай ухаалаг байж. Вот увидите, подойдут наши Да, главные да. силы. Манай гол хүч ирээд энэ муусаа монголчуудыг үнсэн товар болгох вэ? Да где они? Та тэр гол Главные хүч чинь силы. хаа вэ? Красные что? Улаантны хэлж байна уу? Так они... Вы с ума сошли? Та солиороогүй ээ. Не могу я больше видеть эти убийства, грабежи. Энэ Не аллах могу я хэтлэх больше дээрэм видеть. тонуулч Вы намайг үнхээр понимаете зовоож. или нет? Энэ цайлган сэтгэлтэй малчид бидэнд ямар гай тарьсан юм бэ? Манайхны ядуучуудтай Какой байдал же бедный народ, дайнд как нэр это? бүтцгээж Хотят одного, ам чтобы зуухаж ядаж байхад жизнь свою, а мы... нь бид бас дээрээс нь Вы уж не большевик ли вы? Да даач нь перестаньте большгүй вы. шүү ээ. Господин Бол офицер. та Наша главная задача... бидний гол зорилго бол энэ зэрлэгүүдээс А если хэрэгтэй они гэснээ хамаж аваад собак? өөрсдийн золбин нохот шиг хүсэм тахтал байна. Я не был здесь в плену. Хэрвээ би энэ зэрлэгүүдэд олзлогдоогүйсэн бол тантай адилхан ингэж бодох байсан байх. Гэтэл одоо Неужели вы не видите, что манай наша явган цэргийдний пехота не может мартуугуудын өмнө яаж противостоять чадахгүй байгааг та харахгүй байна гэж үү дээ. Говорили армия. Та айрам гэж ярих. Ийм айрамч гэж байх уу та? Ямар ч эмх замбраагүй баахан хүн. Ядаж цэрэг хувцч байхгүй шүү. Однако они нас Ямар ч победили. байсан эд биднийг ядаж бид хоёр эдэнд олзлогдлоо. Хамаг учир нь энд л байгаа юм. Ос. Явцгаа. Бошо. Оросын хувьсгалаар хөөгдсөн цагаантнууд төрөн орж иж байна. Зөвлөлт Оросоос тусламж гуйж төшвөл ямар ав? Би сайн ухаж мэдэхгүй юм да. Хойноос аюулн өрөөд ирнэ. Тэгээд тусламжгүй нэг. Улаантай нийлж цагаантай байлдана гэсэн үг. Тэр улаанд нэгч олон янзаар ярив. Үгээгүй ядуу ажилчин тариачин засгийн эрхийг гартаа авсан хэрэг. Улаан Оросыг зөвлөлт улс гэдгийг. Дээрээ хааны оронд намтай. Тэр нам нь улсаа удирдах ардын гарт өгсөн юм байна. Тэгнээд улс хүрэн гэдэг дээрээ засаг толгойг байх юм бол яаж болох вэ? Тэр намын тангараг нь хатуу юм. Тэгэлгүй дээ. Тэрнээс ис зүгээр хэдэн хүн нийлсэн болч аль хэдийн няцлах байсан юм. Манай Монголд ч гэсэн тийм хэсэг хүмүүсүүд гарч болох юм. Тийм ээ. Би саяхан зөвлөлт засгийн газраас дорн дахны ард олонд гаргасан тунхаг бичиг олж уншлаа. Бодмоор юм их байна. Болохгүй их газаргүй. Харин тангараг сайн тавилцах юм бол бүтэн. Эд дүүмэн. Болгоомжтой хянаа байгаарай. Би таныг ингэж хэлнэ байх гэж итгэж байсан юм. Танд хэл өгөхийг бодно. Энэ жавгааг явуулна. Улаан цагаан хоёр хоорондоо дулдаад цагаан зүхтэж. Тэгэхээр улаан Оросын дээрэмчтэй шийх нэ. Ард олон засаг толгойлно гэдэг учиртай л үг. Сүхбаатар Оросуудтай ойр байдаг хүн ирэх бишний мэдээ болов. Нөгөө хүүхэд юу болсон бэ? Өнчийн байна. Эцгийн эднэр алж гисэн юм гин. Нэг догтой айл захиад орчихлоо.
Цаа морьтой чадaltaй эдэн зэрэг аваад эднийг улаанд нь тоо ёсоор нь хүргэж өг. Хатанбаатар Магсаржив та нарын амар амгаланг айлтгаж байна гэж хэлээрээ. За. Улаан орос гэдэг хэн болох нь одоо л танигдана. Манай дарга нөхөр Шитинхэн. Здравствуйте. Мы очень рады, что прославленный монгольский полководец Монголын авдаг жанжин Хатанбаатар таныг хүрэлцэн ирсэнд бид баяртай байна. Танаа улаан намын тухай дууссан боловч бодлого зорилгын сайн мэдэхгүйдээ сэтгэл их зовж байна. Гэхдээ тэгэхээр улаан цагаан гэдэг чинь чухам юундаа ялгаа нь байна. Мы, Красная армия рабочих, Бид зөвлөлт засгийг хамгаалж яваа улаан армийнхан. Дөрвөн зугтаасан цагаантны үлдэгдийг бодсоход та бүхэн их хувь нэмэр орууллаа. ну, который за батюшку царя. Тийм ээ. Тэгэхдээ тариачийн хүн эзэн хаана ширээнээс нунгачхад засгийн эрхийг барьна гэдэг ч бас сони юм шүү. Да, многие думали, что бедняки не сумеют удержать власть. Үгүй ядуучууд засгийн эрх авлаа гэхэд эргэлзэж байсан хүмүүсүүдийг Ну, например, олон түмэн гэдэг их хүч солдат. хэрвээ зэрэгүүд байхгүй бид юу ч хийж чадахгүй шүү дээ. Правильно? Гэхдээ л жанжингуу зэрэг байвал хи хоосон замбрааг үтэнлээс үгүйтэй. Понимаю. Но я хотел бы дальше продолжить свою мысль. Из простого народа вышло немало Гэхдээ одоо эргэж харахад жирийн ардын дундаас олон 10 авиацлаг жанжин дарга нар төрөн гарсан байна. Сын бедняка. Би өөрийгөө хэлж байгаа юм биш Тоже үү? стал командиром. Би ч гэсэн жирийн тариач нэг хүү. Манай жанжин ч гэсэн ядуу малчин байсан. Удмаараа цэргийн гавьяагаар цол хэрэг мөрцүүлсэн. Ну вот, я думаю, настало, наконец, то прекрасное время, когда русские и монголы будут жить. Орос в мире монгол и хүмүүсүүд дружбе. эвтэй найртай амьдрах сайхан цаг ирэл. За ваше здоровье, полководец. За вашу Хатанбаатар ван танд эрүүлэн Будьте аз здоровы. жаргалыг хүсэн ерөөй. Тандч бас. Прошу. Кэлэла. Танай улсад улсын явдлыг сонссон. Харин хааны орон засаг төрийн эрхийг барьж байгаа хүн чинь хинсэн бэлээ? Урт нэртэй хүн байсан баха. Не вместо царя. Это Эзэн хаан биш ээ. избранный волей народа. Манай ард түмний дундаас төрөн гарсан удирдагч. Зөвлөлт засаг нам төрийг үндэслэн байгуулагч Владимир Ильич Ленин гэдэг хүн. Их эрдэмтэй олон хэл мэддэг хүн гэсэн баха. А от кого же вы это слышали? Та энийг хинээс дуулаа? Энийг бинийг ухаантай мэрэгэн дүүгээсээ сонссон юм аа. Я предлагаю, давайте тогда выпьем за Яг здоровье. тэгвэл таны тэр мэрэгэн дүүгийн эрүүл энхийн төлөө тогтооё. За тэгье. Будьте здоровы. Уважаемый Максаржев. А теперь, Хатанбаатар ван та не могли манай бы вы дайчтай сказать уулзаж несколько слов нашим сургамжийн үг хэлж өгвөл болгосон болов уу? Прошу. Товарищи красноармейцы и командиры! Прославленный монгольский Ну кто? полководец
Улаан армийн цэрэг дарганараа Монголын баруун хязгаарыг тогтноолох сайд Нээлт Жанжин Хатанбаатар Магсаржив та бидний урилгаар хүрэлцэн ирээд байна. Энэ хүн цагаантлуудыг буцсахад бидэнд гүн тусалцаа үзүүлсэн юм а. Магсаржив Жанжиндаа баяр хүргэе. Улаан цэргүүд дарганараа та бүгдийн сансан их үйлс чинь сэтгэлчлэн бүтэх болтугай. Танай улсын удирдагч их нэгэн багш Ленний лагшин тунгалаг болтугай. Та бидний алтан шарзам алс хойдод өлзийтэй батар шиг. Тогс үлд чинь үүрт мөнх бадар тугай гэж энийг өргөн барья. Почетный эскадрон! Для проводов уважаемого Хатанбатора Максаржавы! В 2 шеренги! Становись! Прошу. Дамдисрунга милагшин тонголог үз. Биелагшин тонголгаа. Харин яар зөвлөх хүн байхгүй. Санаа сэтгэл нь уймарч ухамдаад танд энэ загтлыг илгээлээ. Хятад их хүрээг эзэлж засаг төр тавьяа муслаа гэхэд дан сэтгэл багтахгүй юм да. Богд хааныг хятад ерөнхийлөн захирагч Даажун Тэнгийн зурагт 9 тоо мөргүүллээ. Шашин төрөж бодохгүй. Ганчтэй. Монголын зориг төвгүүд цэргэрс зэвсэг байхад эцсээ хүртэх тэнцэж болох л байсан да. Юу ч гэхэд бидний цусаа орсгож олсон бүгдийг эргүүлж өгч. Эргүүлж өгч гэжтэй. Шанц бадамдорж худалдаж хятадын яслахын дараа 3 хоног найр хийж байна гэж монголчуудыг их доромжлоо. Мууса ногооч худалдааны хятад хүртэл амгэн дийлэх болсон. Хятад Монголыг бүр мөсөн осгох гэж чадахгүй дөрс нь юуны хүчив? Чи бод. Их нутгийнхаа төлөө. Энэ монголчууд үе дамжин тэмцэж ирсэн их шүү дээ. Одоо ч гэсэн тэмцэхэд оройтой хөл байна. Бид данч тархаа байна. Дамдисрунга таныг хэдэд их хүрээнд морилж ирэх болоо гэж асуулгасан. Дөрөвд урианхай тагны хаад ноётой ярилцж байгаад хүрээ явна.
За та явж би ингээл жалтай л да. За Дараа ирээ. тэгье. Богоо. Монгол улсын төлөө гэсэн бидний тэмцэл талаар болжээ. Гамингууд цэргийн хүчээр их хүрээ эзэлсэн байна. Тэгэхээр бид одоо буцах боллоо. Харин та гүнчи хорлоогийн нутгаар орж сургийг гаргаад олж уулзахыг бод. Хэрвээ мэдмэнд явдгийн бол бараагийн ч болсныг хараад өгөх юмсан гэж бодох юм. Намдаа бэлтээ. Би цаадуул чинь хэлж унаа өсөг бэлдүүлээ. Гэлалаад юм. Мо богон та нарыг хаач байсан болоод очив. Та танихгүй байна да. Би тоогоо байна. Чи хаанаас ирв? Би Хатанбаатарын цэрэгтэй үж яваад баруун хязгаараас ирлээ. Оо. Гэтэгэд гүнч хорлоотойгоо уулзаагүй юу? Баста. Эндэн самон гэдэг амтэн хүнийг салгаж босноосон. Гамшиг юм да. Гүнчин хорлоо өөрийг чинь хүлээж бүр ятаад. Хүрээ ор сургалдгийн билүү гэдэг мотгэн аянчд дагаад цагаан сарын дараахан яваад өгсөлдөө хөрх. Тэгээд ганцаар явсан хэрэг үү? Ганцаараа. Ганцаараач гэдэг хүүхдээ аваад явсан. Би энэ зүгээр үү? Зүгээр. Яаж ч төрөвдөө. Их зовсон доо. Зовсон. Хүүхдэн замдан гаргаад их ядагч ирсэлтэй хөрхи. Харин гэртээ нэрээд л овоо тэнкэрсэн. Харин гүнчин явснаас хойш хэн өвгний бие тавгүй шиг. Би ирж хань бол цугаа ухаантай юм. Бид цаахт нутгийн болсаа. Яа, алуу, бүгэ мочно. Алуу, цай. За, онтина. За. Гүнчин тэгэн уулзаагүй чинь тоог. Тэр маань өдөрт намайг ирээд. Хааны яаж өдөрч байгаа л та. Ахман хантайгаа мучирсан болвол хаанаас ингэж явах вэ?
ядаж амьд өгснээ дуулвал аштай юу? Цэрэнгуй. Бид хоёр та нартайгаа хамт буцнаа. Муаб минь яаж байгаа бол дандаа санаа зовх юм. Нутгийнхаа тэр тааруу юмтай нийлвэл зүгээрсэндээ гүнчин минь. Ими сайхан кукэд kulээд байх газар бишгүй орно. Хэрвээ дотор газарны тансгийн дэд умбаяа гэвэл манай пүүсэнд үлснэ чи болно. Энэ бола цаацавайна. Ой. Энд бацаа. Гучаа таваю. Цэрэнгуй. Бид хоёр гаа ноёны хашаа хаваар очиж таны хүн амтны сураг гарахыг бодъё. Тэгээд хүмүн орой төв. Майхандаа итгэн очих бодоорой. За. Хөка. Айя. Сүхбаатар намайг тантай уулзаад ирээрэй гэж явууллаа. Журмын нөхөд нэгдэж холбоот Орос улсаас тусламж гуйхаар шийдэж байгаа. Аль хэдийн тийм яриа байсан юм ёстой зөв. Бид цэмээр тангар гөргөж энэ хэрэгт зүтгэж байгааг танд дуулгаарай гэсэн. Над санаа эргэлзэх явдалгүй. Би Монгол улсын төлөө үйлсэд амь хайрлахгүй. Танд нэг зүйлийг том аймын жил загсан ба. Зөвлөлт Орос улсаас тусламж гуйх бичигт богдын тамга даруулах гэдэг л чухал болоод байна. Бид энэ талаар хичнээн чармаагаад нэг л бүтлэн муутай. Тэгээд энэ ажил таны хүчин зүтгэх болов уу гэж журам энэхэд итгэж байна. Та өхний их үйлс хүчин зүтгэхэд өчүүхэн бивэлэн байгааг Сүхбаатарт уламжлаарай. Гилайда. Бид нэр таныг тусгайлан хамгаалж хараандан авах бол. Гэхдээ та Сүхбаатарын хэлснийг санаж дотроо бодолтой явахад илүүдэх нь юу байх? За. Хожим уулзах хэрэг гарвал би өөрөө таныг олно. За. Би чиг алзны сүлсэн дорооцолдно гэдэг л болоод байна. Эднэр намайг их ороож байна. Миний төлөг төрчээ.
чи нэг үзээд. Богод эзэнтэнд айлтгал байна. Хатанбаатар танд бараалахыг гинэ. Олоолаа юм уу? За ганцаараа. Орол. За. Таны сонортоор дайлдсан Орос улсаас тусламж өгөх нэгэн бичгийн учир би танд бараалгаж явна. Улаан Орос чин хаана ширээнээс нь буулгаж. Тийм ээ, 3 жил гаруй болж байна. Тэдний явдал бидэнд хамаагүй. Харийн дайснаас их нутгаа чөлөөлвөл боллоо. Энэ тамга даруулах бичиг. Гялалаа. Байдхаас өөрийн мэдэхгүй. Энэ амтан хүнд зарагдаж яваа юм бол та. Хийчихвэ. Жап байна. Амархан сайн байна уу та? Сайн байна уу.
Танина ховтч сүрхий зөхөж шүү. Том ламын бортой болж. Иймэрхүү хувцастай явхад хятад зэрдэх нь гайгүй. Муусан хятад ялаа батхан шиг ардцсан жил байг. Манлай Баатрыг барьсан. Та дуусна. Дулсаа. Би ямар байгаа бол мэдэж болохгүй байна. Хятадын эрүү шүүлтэд одуурыг даахгүй. Зарим нь зөөрчл байгаа юм байна. Ер нь хятадууд ингэж идүүлж байхаар зэвсэг бариад тэмцэе. Бид ганц нэгээрээ тэмцвэл зөвхөн өөрсдийг л хахирах бол. Хамт байлдаж явсан нөхөдөө хэлж цэрэг зэвсэгсэн мэлдий. Эмэ. Харин тагаа олдгоо хөдөлгөл дэмий. Бүгдээрээ зөвлөж ярилцъя. За тэгэхээр. Энэ богдын тамгатай бичиг. Та бүгдийн сансан их үйлс чинь ёсчлон бүтэж түмэн ардад жаргал авчраг. За би явъя да. Тэгээ. Намайг үтгий хэрэггүй. Гэхдээ би чинь бүхэл өдөр гэртээ суулаа. Салхин жаахан гарыг. За. 하탄바터 막설 잡고 타네가 만에 이흔어영 일라 그지 바이나 몰래라 막설 잡고 타소 라마 타치바사 람테르과 그리고 타날 하던 바들 막설 잡아 막내 바들 담는 서령 허일 엠 나선 호르선 바이볼 몽고 조다 네글로들 타네 타가 배트나 我想给马克思扎布尝尝行气的厉害。 Максэр жүгдээ зэргээр тарчилгаж зовоомор санагдах юм. 대마 Яах хэрэггүй. 要是蒙古人想造反， Монголчууд хэрвээ босмоор бол 就利用 дэрний чинь ашиглана. 蒙古人跟着他水火不怕，实在不行。 Монголчууд Максэр жүгийг дагаж гал усан дор хос буцахгүй болсон. 老蒙古的傻劲儿，长官，马克思扎布 Ноён түмэн. Тэр Максэр жүгчин зүгээр суугаад үг хэлэхтийн тэнэг хүн биш. 防堵眼前， Та нар 不管 дандаа амрыг харна. Юмны цаад учрыг бодоход 利 яа. 用马克思扎布 Бид монголчуудыг өөрсдийн өөрсдөр нь устгуулж нутагт нь мөнхийн 我 эзэн 们就成了这个地方的主人了。懂得吗？ ойлгов. 我懂了。您说的真是， Ойлголоо ноён түмэн. 您的每番话 Таны үг миний сэтгэлийг 铭刻 үргэлж 在我的心上。 сэргээж баясгах юм. 时间到了， Цаг боллоо. 开开心。 Таны зугаалгын дараа эргэж уулзъя. Мэтлээ. 说不说？说说。王八蛋，
Хэрэггүй. Чи аргаар л төлтгийг бод. Чи залуу байна. Би энд олон сайхан нөхдөд өнгөрөхийг үзлээ. Энэ муухай илжигнүүд биднийг боолоох санаатай холбогдно. Үлдээхгүй гэж ярьдаг гинэд. Монголчуудыг устгахын устгаад уусгахын уусгаж газар нутгийг өөрийн болгох гэж шунаж шүнсэн залгиж яваасгий. Хятадын хорон санаа юу? Монголын зэрэгт хөвгүүдийгээд барахгүй. Монгол хүн 3 хүч 4 сэхнэ. Хэмээ. Khatan Bata, Maxer Jabu, Mo Lily. Hey, Mo Lily. Сүхбаатарын хааваагаа хэлэхгүй байныг нээч. Хэл болно да. 你还是不说吗？好一个高手，让你瞧瞧老子的厉害。嘿，哎你奥龙口。 屋里个做不好，要门口个白呢，嘿嘿。чи хүн хөтлөө. Энэ үчиг болохгүй яваад хүнэ. Максер жабо. Та чеkä saa? Чи. Айдэлэ хан. Мулчик. Чи наадах газараа үнэрлэхэд дараа нь надтай ярих. Мэдвүч. Ủa thì bỏ lỡ sao? Giặc ta lấy cái mà thấy à? Ê, mà sao ra phố? 那个根儿到头儿，
아하두사 세제라하 무제라하 알리터가 하 Монгол хятад хоёр нэг тэжээж хамт байгаагүй. 장관, 不管怎么拷打他， Ноён түмэн. Монголчууд дотроос Сүхбаатарын хаавайгааг хэлэх хүн алга. Яаж ч тамлаа дуурахгүй. Түмэн цааш нь харуулъя. 蒙古有一句古语， Аманда орсон шар тусыг хилээрээ түлхэх нэ гэж монголчуудын нэг зүйлийг байдгийг чи мэдэх үү? Мэдхгүй байна юм. 这不就得了？ За тэрдээ. 相 Чи 比我 тэр 俩 шиг 人 юмнуудаар 看守蒙古，就不等于 энэ газрыг мануусан хойно манай дундад их улс Аманда орсон шар тусыг хилээрээ түлхэхтэй адил Монгол орныг алдаж болно. 丢给自己蒙古呢？ Өөрсөд нь ч юм уу 也许丢给 наран улсад ч алдаж магадгүй. 长官，关于这方面， Та энэ тухайга 您报告 сайдад айлтгсан уу? 徐司令了吗？ 司令比我知道的多，他有天才 Сайд надаас илүү мэднэ. 狡猾的 Тэр 才 чинь 能， гурван ухаантай 这三 хүн. 种才能， Төрлөх ухаан, эрдмийн ухаан, зал ухаантай. 长官，跟他们这些 Ноён түмэн. 蒙古人， Энэ монголчуудтай олон юм ярих ямар 上 хэрэг вэ? 他们的头。 Цааш нь харуулаад байвал боллоо. 是的， Тэр ч тийм ээ. 可是外国对蒙 Тэгэхдээ 古 гадаад 发 гүрнүүд 生很大 Монгол 的 нутгийг их сонирхож байгаа юм. 但是我们中国 Харин дундад улс тэдэнтэй бол 没有 байлдах 能力 чадлаггүй юм 和他 шүү. 们作战。 长官，您非常器 Ноён 重 таныг 我， надтай ингэж 必指 дээдсийн зиндагаар үг ярилцсанд 万分的荣幸。 өчүүхэн зарцвий их гялаа.这么说，长官您需要黄金吗？ Ингээд ноёнтон танд 说什么？ алт хэрэгтэй юу? Юу? 是黄 Алт. 金。 黄金 Тийм ээ. 没用。 Надад алт 我们 хэрэггүй. 中国 Хятад улсад маань газар 你 газар 懂不懂 хэрэгтэй. 我们要蒙古的辽阔的土 Чи 地， мэдэж байна уу? 它的 Монголын энэ өргөн 地下 нутаг 和金子， газар дээрх 能我们有 газар 用。 доор халттай 我们 хэрэгтэй. 汉人的高明远见就在这里。 蒙古人好说，今天的洋被子， Манай дундад их улсын Хятад хүний алдсан хараа 香。 энд байгаа юм. 앉아. Магсарч зовсон түмнээ энэ хятадуудын савраас салгах гэж олон жил тэмцсэн юмсан. 앉아. Нас минь үйдсэнгүй. Нөхд маань бидэнд юм явуулж. Та
Эм үү? Танайхан сайн гинэ. Энэ шагаа. Миний бүгий тоглолттой шагаа. Бас би чигэрсэн байна. Үгүй. Цөм сайн гинэ. Би хүлээхэд Монголын төлөө зүтгэх нөхөд би хойно надад гомдох юм алга. Яахгүй юмсан. Энэ мосан хятадуудыг баярлуулахгүй. Тайнэта сүрэ. Со. Татахгүй. Би мөн нэг чиг.你不如个胡列啥嘛？应该去早后要收回。Виднее, хитрый ухуй. Танар, хай татах юм бол ингэж л бай.